Андмын чи хаалгын Гэмбэ. Хараад байна. Юу гинэ? аяа андмын чи хаалгын тогшооч 25 дугаар суугт төлөөс танаа тарын нэвтрүүлэг хэлж ийн. Дэлгэр нутагт маань намар цаг ирээд оройн цагаар сэрүүхэн болсон байна. Одоо бүгдээ нэгэн айлыг зорж очино. Нэгэн залуухыг зорж очино. Сошиал дээр миний алтан дөрөв Ганбаатар гэх Facebook пэйж хуудасны доор ч гэсэн захиалгаар айлт хонжийн энгийн жирийн айлт хоноочоо гэсэн хүслүүд их байдаг. Одоо миний зорж очих байгаа энэ залуу бол Монголын залуучуудын бас нэгэн төлөөлөл орон сууцны лизингтэй гэхдээ хамгийн гол нь хөдөлмөрч тэмүүлэлтэй ийм залуу гэж би найзуудаас нь сонссон учраас энэ залууг зорж очиж хонох гэж байгаамаа. Илийн ихийг хийж бүтээх тэр залуучуудын төлөөллийг үзэгч та нартайгаа хуваалцаж тэр тэмүүллийг түгээх нь бас нэвтрүүлгийн нэгэн мөн чанар гэдгийг хэлхийг хүсэж байна. Хонуулах хаа гэдэгт итгэж байна. Энэ бол айл биш. Мишель Экспогийн хашаа дотор байдаг ийм дүнзэн байшин. Дүнзэн байшин хатаа энэ. Энэ бол ажлын газар гэж би сонссон. Хэд хоног тааруулж танайд хонондоо онгон сарнаар хоёул учранда харуу бүрийгээ давхад очиндоо дахиад очиндоо Хоёр бат. Самана. Самана. Ажилтай байна уу? Уулзч алхал өртөж. Би харин дотор соглоцсон явж байгаа юм. Хоног газар байдаг. Тэгээд ерөөхдөө энэ хавар явж байгаад нэг дулаахан байшаа харагдах харна. Сайн байна. Бараад ирсэн суучихсан. За, сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Тэгээд намар болоод орой үчээ сэрүүхэн болж. Мушаах мөн жоохон нэмэгдээд байдаг. Тэгээ харсан их дулаахан байшаа харагдах нь ороод ирлээ. Өнөөдөр танаач зонж идэх хөө. Гэтэ ерөнхийдөө бол яваа ерөн зорж ирсэн юм аа. Олон сайхан найзуудаас чинь ерөнхийдөө сонсоод тэгээд өөртөө чинь танилцъя, залууны хүсэл мөрдлийг сонсъё гэд. Тэгээд танаа таны хийж зорж ирсэн. Нэг төг болохгүй. Яг гэр дулаахан юм чи мишохын тоонд чинь гадаа бол арай мишох мөн нэмэгдээд байдаг. За тэгёо одоо Монгол хүмүүс ч цаашаа гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ бас хөлдсөн юм уу яасан. Тэгээд юм юм бас. За, ерөөд альбасаар танилцъя. За, Хоёбаатар. Хоёбаатар ноолтын руу гэдэг. За, ажил төрөл тавлаг байна уу? Тавлаг өнөө жоохон ажилтай, ажиллаар унтай л хүчил. Ажиллаар унтай байхын залуу унд гавья тийм үү? За, одоо тийм да. Тэгээ одоо биш Монгол уцтай л одоо захирал махирал гэгдэг ч юм уу иймэрхүү ажил хийж байгаа нэг бол айгуу тийм одоо цагаан срочтой ч гэдэг юм уу энэ заран зардал хүмүүс хардаг л ахaltaа. Тэгээ би өнөөдөр бас нөгөө сайн өдөр гэдэг утгаараа ч юм уу бас буян ном ажил те энэ хайз нөхдийн бас бэр гуух тэр юмд оролцоол аль алийг хамжуулах гал гэж байна. За түүнээс зүгээр жирийн өдрүүдэд бол соож тохисон тугаас сууж идэм байгаа шүү дээ. За ерөнхийдөө тийм. Гэхдээ нөх амир албасны тэгж хувцлах. Дургуудаа бидээ техник л өмсөөлөх үнтэй. Ажлын хязгаар дуусчин за ямар алба бачдаг вэ ер нь Хоёбаатар? Би энэ хангал констракшны захирал хийж байна. Энэ багийнхны найз нөхд үеийнхээ залуучуудыг нэг зүг рүү харъя. Нэг юмны төлөө зүтгэе, нэг уул өргөлд гараа гэсэн. Тим урайлгын дор одоо билээс нь эхлэв. Авирцгаах гал үзэлээч. Одоо бол бэлтэн байна. Одоо бэлтэн. Тэгтээ орой тийшээ гэдэг зүг харагдсан тэгэл эхлэх санаатай л үзэлээч. За констракшн гэхэр нөхөд барилга байна. Тийм манайх модон машин барьдаг. Зураг төсөл тийм. Би өөрөө архитектор мэргэжилтэй л дээ. За Монгол төгссөн үү? Монгол. За. Ажлын хязгаар дуусах юм? Одоо энэ би нөгөө маргааш нэг бас өмнө гоёхгүй бас эмээ өвөөгийн асуудал энэ төргээл ажлууд зэгцлэх гээд өглөө бас нэг өглөө эрт өмнө гоё очих учраас энэ байшин дээр нэг жижигхэн суурин дээр асуудал гарах гэдэг. Тэрнийг урьдчилах байдлаар
инженертэй 5 минут зөвлөлдөд. Ямар асуудал гарах гээд байна? Би бол энэ зургийг хараад ягаад ч ойлгохгүй шүү дээ. Би бол ерөөсөө мэдгүй хүнд ирээн цогор мэддэг хүнд бэргэн цогор гэдэг лөө. Тий. Тэстэ ирээн цогор харагдаж байна надад. За. Энд тэгэд танаа хэдүүл ажилдгийг? За одоогоор манайх нэг 20 орчим залуучууд байна да. Оффистаа бол 8 эсвэл ажилладаг. Тэгээ өнөөдөр бас манайх нэг сургалттай байдаг 4 өдөр. Тэгээ сургалтанд тараал. За би очиж जैन тэр асуудлаар яригдахыг яаралсан мэдэрлээ. Уг нь бол ажлын цаг дууссан байна. За. Тэгвэл би төр хүлээж. Тий. За тэгээд хүн. За тий. Та цаймаа яваа. За тэг ийшээ сууж. Яхоо. Тэр ширэндэр дөрвөн хэрэг хайж идэх үү? Тий. Монгол хүн байна даа чинь бас. Би дөрөв орж ирээд хайсан. Ганц Түрүү хийсэн чинь өнөө. Ай. За миний хийч. Яхаа сайхан л ууч. Хүн бэлгээрээ тий. За. Гэрт нь очиход нэрээ ихнэр нь нурууцахгүй байгаа. ихнэр гайгохаа. Гайгохаа. Тий. Уул нь бол би эртгээ очиж хоол хийх ёстой. Манай хүн саяхан амарсан. Тэгээ бас тийм л баг. Тэгээ наван хараалгаж байгаа. Одоо гяс л очих хэрэгтэй. За тэгэл гяс явъя. Бай. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Яа. Дэшэл лифтэн сохоо. Мэлхэн хөтэй хизээ төрсөн. Одоо 2 сар талж. За дарч. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Oval Coffee таны таашаалд нийцүүлв. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч манай гэрийн цай, танай цай. Чи хэрэггүй одоо боц нэлхнээд хөвгдтэй гэх юм болов. Гохоо. Хамбана. Уучлаарай. Сайн байна уу? Харин танаа гэрийг зорж ирсэн юм аа. Тэгээд хонох гээд ирсэн. Хонох гэж тэгээд намар болоод зэрэгхэн болчоод тэгээд нэлнаатай хүүхдээ гээд тэгээд гайг байгаа гэсэн гайгүй танаа гэргийн уурлах байгаа гэсэн гайгүй гэсэн. Нэг төг болохгүй энэ үүд тавцаал ингээл унтчихна. За, та хоёр маань эрүүл сайхан боожж гин үү? Мундаг болж гин үү? Дажгүй байна уу? За. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Хоёргоотрих. Тэгэл ам бол хөдөлөө бай. Ам бол дөрүлээ. За. Саяхан нэг хүүтэй болсон. Хүүтэй болсон. Охин нь Манай том охин. за сайн уу? Та танилцъя. Ингэдэг лээ? Хүслэн Хөслөн хэдэн настай юм? 7 настай. 7 настай. За. Сургуульд ороод одоо 9 сарын 1 боллоо. Хичээлийг бэлтгэлийг хангаж гин үү? За. Одоо хичээлээ дуусгал. Хичээлээ дуусах. 90 доллар хийж дуусгасан уу? Арай дуусаагүй. Арай дуусаагүй байгаа юу? Яг л ер нь хүүхд байхын ер нь тийм байдаг те. Ер нь Тийм, сайхан зугаацсан тоглож байгаа л.
Тий. Тулгаал юм хийдэг. 8 сар гартал би хийхгүй гэсэн өөр. Ерөөсөө л анхнаасаа. Тэгэл за 2 сар ер нь хичээл үзүүгээр л тэрэггүй байх гэж. Багт хийлгэхгүй. Одоо тэгээ дуусчих ганцхан уцулсан. Амжилт дууссан. Амжилттай л байгаа юм байна. Хаан төрсөн бэ ер нь? Би юу? Тэ? Утгаас хаана Би суугач цай уцгаа. Би өмнө говь аймагт төрсөн. Өмнө говь аймаг. За. Тий. Ер нь манай ээж эмээ өвөө энэ бүгд л өмнө байх л та. Гэхдээ 2 дугаар анги төгсөөд Улаанбаатар төрж ирсэн. 3 дугаар ангиас эхлээд. Улаанбаатарт сурч ирсэн. Тэгэл 10 жилээ дөрвөл их сургууль гэл. Их сургуулгээд архитектор юм. Тий, архитектор анги төгсөөд л гэл. Гэл явж юм. Гэлэж. За. Хүүтэй болсон. Тий, сайхан хүүтэй болсон. Ам бол нэмсэн гэл. Дөрүлээ. Ерхийдөө бол ихэнх залуучуудын хүслээр бол юу гэдгийг сайхан гэр бүлтэй, орон сууцтай, бүр яг зүгээр ингээ хэлгээр нь ор хоронтой, унах унаатай ингээ сайхан амьдрахыг залуу бүхэн л хүсдэг. Гэхдээ ерөн зүгээр одоо юу гэдгийг энэ компанийг байгуулад одоо ингээ хэсэг залуучуудыг удирдаад ингээ явж ингээ сайхан өнөр өтгөн болж байгаа. Энэ хүртэлх зам ер нь ямар замыг туулж ерөнхийдөө энд хурж ирсэн бэ ер нь? Тэрийг тэгэл яриул бас зөндөл юм ярих ах л та. Гэхдээ бусдын л адилаар одоо эцэг ихийн одоо гар дээр хүмүүжил. Тэгэл 10 жилийг дүүргээд их сургуульд ороод их сургуульд архитектурын ангид ороод одоо ихнэр Жохотойгоо танилцаал. Тэр нэг анги л та. За хоёул архитектор. Тий, хоёул архитектор. Тэгээ 1-р курстэй танилцаал. Тэгэл үргэж байгаа л гэр бүл болцоогоод. Тэгээ одоо манай охин ч юм бол тэрийг яг сургууль төгссөн үед гарч ирсэн. Одоо 7 настай. Ийм байна. Мундаг хүнж байна. За, архитекторуудын гэртээ танилцъя. Ямар ч сайн амс чи айлдарж ирснийг. Цаа. За, гэртээ танилцуулаач. Басцны мөрсөг шиг тэгээд Нэр яг тийм байна уу? Эндээс эхлэе л да хоёлаа. Эндээс эхлэе. тэгэл хичээд штэ. Энэ одоо манай нөгөө нутаг өмнө аймаг байна тий. 3 сайхан байна. Энэ нөр аймагаас нөгөө 40 км. Маш ойрхон тий. Уул бол баг 80 км-ийн цаанаас гарч байгаа. За, сүрхий олон медалууд байх чинь ерөөдөө түрүүн би яг ажлын чинь өрөөнд яг харсан л да. Яг нөгөө нэг бүхний чи хараад нөгөө чихээр нь мэддэг гэдэг шиг тий. Чих болохоор нэг жоохон барилдаг маягийн харагдсан ер нь бол. Чих бас нэг хувсаа. Нэг мундаг одоо хөөр хичээллээ мундаг Монгол хүмүүс болгоно бас нэгэн зодох шатнаас хатгаж үзэх хэрэгтэй л гэж боддог. Нийлэлээ бас нэг хэдэн жил хатгаж. Сумын зан гэдэг цаа. Сумын зан. За. Монгол ирэх өмнө янзсан зодох шатнаас хатгаж үзэх хэрэгтэй гэж би бол хатгаж үзээгүй л хүнэлтэй. Тэгээ сумын зан гэдэг чинь мундаг байна шүү дээ. За энд ямар медалууд байна? За энд би 10 жилдээ байхдаа техник технологи олимпиадад оролцдог гэсэн. Тийм техник технологи олимпиадуудын тэр одоо медалууд байна. Тэгээд байн зүрх дүүргийн хошоо аврал болж исэн байна. Тэгээд нийслэл бас оролцож исэн. Энэ саксны медалууд ч ах шиг байна. Олон л медалууд шиг байна да. Саксны медал бол миний авсан медал биш ээ. Энэ манай хүний л авсан медал байна. За. Би Монголын архитектурын оюутны клуб гэдэг оюутан багтаа. Клуб байгуулад. Тэгээ бас тэрний одоо ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн. Тэгээд оюутнуудыг нэгтээд бүх архитектураа ингээд бас оролцож байгаа. Хөдөө аж ахуйн сургууль, од дүрслэх дизайн гэсэн сургуулиуд гэдэг. Тэгээд тэднийг бас нэгтгэж туршлаас олцох гэдэг юм уу те. Нэг өөр амьсгалын чиглэлийн тулд бас тэрний юу саксны тийм хаврын тэрний л медал байна. Ерхэд бол тэгээд оюутнуудыг цуглуулад архитектор оюутнуудын холбоо өнтөрж байгуулад байна гэхэл ер нь хэтгтэй оюутан байсан байна. За нийгмийн итгэх сайд байсан.
За цаашаа явъя. За энэгээр класс хүч тэгэл бодлого. Тэгэл тийм бүх юм алгаа. Одоо ирэхэд бол аймгийн ирэхэд наадам мэдэр болох тэнд зодлох уу? Одоо тэгэл тэрнээс жоохон бас төсөөрөл халдаалах. За. Ирэхэд өнөөдөр чинь сайн өдөр гэж байгаа. Балжин дашнымтай өдөр. Сайн өдөр. Ирэхэд бол одоо энэ бурхан тахлыг харахад нэлээд шүтлэгтэй байрын залуу хүн гэхэд. Тэгээ нэг мундаг бишээ гэхдээ бас дээдэлж явдаг. Бас бурхан байдаг гэдэгт итгэлтэй л байдаг. Энэ ямар хайхны зураг вэ? Энэ бас нөгөө гурван сайхан. Гурван сайхан. Тийм, зүүн сайхан гэдэг. Зүүн сайхан. Нэг манай битүүр хормоор манай нэг өмнөвөө ангийн хөхт бэлгэлжсэн. Хурмаа хэдэн жил өмнө хийсэн? Хизээ хийсэн? Хурмаа 2 жил өмнө хийсэн баг. Сайхан. Хийх ёстой гэл. Хийх ёстой гэл. Тий. Бас айлынхаа сонссон бол тэрийг бас хийх ёстой. Бас нөгөө эр хүний л хийх ёстой зүйлийн л нэг баг гэл. Зүтгэсэн шүү дээ. За энд өргөмжлүүд бүгд байна энд. Энэ сургууль төгсөж байгаа. Диплом гардж байгаа, ром гардж байгаа үеийн зураг баг шиг байна. Тийм. Нэг ангийн 2, нэг гэр бүлийн 2. Нэг гэр бүл. Энэ гэрэл хэслийн ордны энийг уншиж болох уу? Болно шүү. Сайхан дурсгалтай юм. Хүний амьдралын хамгийн сайхан мөч тий. Бас их хариуцлагын үе. Хариуцлагын Хүндэт Туйгбаатар Жавхлан туяа танаа. Монгол улс. Нийслэн гэрлэх ёслолын ордонд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтэд хүндэтгэл төгөлдөр тэмдэглэсэн тул ёслолын батламж хүртэв. Хорвоогийн алаг ирээн амьдралыг хансанхан туулж өнгөрүүлэхдээ хотоошгүй 2 багнан байж нандин сайхан бүхнийг хамтдаа эдлэн амар төвшин өнөр өтгөн ажиргалтай сайхан амьдраарай гэж. Хүндэт Туйгбаатар та гэлтэж хэлдэг. За цаашаа явъя. Манай гэр бүлийн бас энд нэг гишүүн байгаа те. Дүүтэй. Манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд. За үеэлүүд байх юм байна. Тий. Хаяалууд гэх юм байна те бас. За оюутан болоод ирж байгаа. Мандах хүртэл их сургууль. За ямар хүмүүслэр ирсэн? Нэглэн бод хүртэл. Хэглэн бод хүртэл. За. Өмнө уус ирсэн юм. Тэгсэн. За. Хот ямар шиг байна зөндөө ирж байгаа. Ерхэд одоо ингээд бүр хотын иргэн бол суурших юм байна шүү дээ одоо. Хот хэр хөдөлгөөр. Их хөдөлгөөд ихтэй ер нь өмнө нь дасцсан. Дассан баг. За. Ингээд ахигчтай туслаад. Одоо ингээд эхнэр яг төрөхөөр ингээд дүүнэр их тусалж байгаа зэрэг. Тийм одоо л ирж яана л да. Гэхдээ манай эхнэрийн төлөө бас дүүнэр ирж их тусалдаг. Би ч юм бол бас тэгэл ер нь л өглөө гараалаар байна шүү дээ. Өглөө гараалаарай. За энэ хөрмийн сайхан зураг байна. Энийг битэрийн найз зураг авдаг зураглаач мэрэгчлээ. Телевизэд ажилладаг Лавга гэдэг найз. Лавга хоёгаа гэдэг 2 найз маань. Битэрийн хурмаа хийж хат энэ зургийг бэлгэлсэн. За энэ дэр хэрэг гэрсэн байж байна. Хайгаана. Хэд татж ийн юм. Даа нэг гарын 5 орон дотор тоо. Тийм үү? Тий. Тэг би гарын 5 орон дэше гоё тоон. Би бас нэг гарын 5 орон дотор л ер нь татж байгаа. За энэ манай охины өрөө. Охины өрөө. Охинтой болох бол их тийм нандин, их тийм сэтгэл, их тийм нандин, их тийм зөөлөрч, их тийм уян болдог байгаа. Охтууч гэсэн охин аав хоёрын харьцаж их тийм нандин нэгэндээ хэн байд юм шиг байлаа шүү дээ. Ер нь л. Хүүтэй болох охинтой болох, хүүтэй болох нь. За тэр цэсмээ одоо юу гэдэг ингээд сумын заан. Тэр талаасаа зөв бодоход хүүтэй болох нь ямар мэдрэмж төрд юм бэ? Охноос юм ялгаатай.
За ер нь бол охинтой болохоор ирээдүйд нь их одоо бараг л дөнгөж төрж байгаа хүүхдтэй мөртлөө бол 20 жилийн дараах энтриг төсөөлөн их бодд юм л. Хинтээ суух бол яах вэ? Ямар хүнтэй гэдэг ч юм уу те. Зүгээр надад л орж ирсэн бодол. За хүүтэй болохоор охинтой болоход бол жоохон санаа зовонгуй байдаг бол хүүтэй болохоор яаж энийг нэг хүмүүжүүлэх вэ гэдэг нь л надад шууд шалтгаалах гэдэг ч юм уу те. Жоохон хариуцлагатай тийм л мэдрэмж төрд юм шиг. За. Манай аврагын нэрийг хин гэдэг юм. Ямар нэр гэсэн юм? Хангал. За. Мондог ир байна өө. Мондог ир байна. Гэл тэрээд л ах юм уу? Тэрүүлдэг хүүхдээ ахвал хүүхдээ байх нэ. Эсвэл хажууд нь яг цуг унтчихлээ бас гайгүй. Тий. Тэгээ ер нь хажууд нь левел зүгээр. Тэгэл тэгрээл аваад. Ажилтай хүүхдээ байна тий. Юу гэдгэлээ. Голын иргэн дээр суулгамааргүй, геологч нарт үзүүлмээргүй гэдэг шиг л дээ. Газар тавихгүй өсгөндөө. Газар тавихгүй өсгөндөө. Ирэхэд зүгээр хүүтэй болоод ингэ бодохоор явахтай залуу наснд хүн даруйж өнгөрч явлгүй л яхав. Зөндөөл юм байна. Ингээ гэр бүл төхнөөд үр хүүхдтэй болоод эхнэр нь ялхаад ингээ ирэхээр зүгээр ирэх хүнд нь юу бодогдд юм байна ер нь. Алдах хэрэггүй юм байна даа гэж л бодогддог шүү дээ. Одоо энэ дөнгөж одоо нахиалж байгаа амьдралыг одоо цэцэгтэй зүрлэх юм дөнгөж нахиалж байна те. Тэг энийг устгахгүй ч гэх юм уу те. Ректор сууж энэ зориулж ухраачихгүй юмсан даа гэсэн л тийм л хариуцлал ир тийм л тэгэл ерөөсөө ухрах замгуугаар урагшаар алцдах ёстой л гэсэн тийм л бодол. Тэгээд бодоод явахаараа ч юм уу ажил үйлс их гоё идэж тэгэл дуу аялал үзэндээ. Одоо ямар дуу аялж ийн ер нь? Одоо ер нь амдаа ер нь өөрийн мэдлгүй аялаад байгаа дуу нь ямар дуу вэ? Би дууны үгийг их сайн юу яат их нухацтай сонсдог юм. Тэгээд одоо түүхийн хүрдийг эргүүлэн ч гэдэг юм тий. Ер нь зохиолын дуу талдаа тиймэрхүүл та биднийг наран ялгалгүй ивэдэг талын цэцгэс зөөлөн бороо намуухан аялдаг алдах онох харагдах тунах хүний амьдралын адилхан тавилан нэгэн үеийг нэлээх болохоор гэдэг ч юм тий. Энэ амар уян зөөлөн болж байгаа юм байна тий. Энэ ахыхаа дууг сонсоод тэгэл одоо энзэрэл сосрормах тэрхлээ. Сосром гавьяат дуучин батэрднах тэрхээ дууг их сонсон да. Гэтэ одоо ирчүүд бид нар наадвал чин бүдүүн хадуун ингээд харахад сайхан хангаашигч гэсэн. Гэтэ бас имзэгхэн бас те дотгошоогоо хүмүүстэй гэж ирчүүдийг ярьдаг юм байна. Ерөн зүгээр ингээд гэр бүл болоод үр хүүхэд гаргаад хүний хань болоод хормоо хийгээд ингээд явж хахад их хүн эмгтэй хүн ерөн зүгээр яг эр хүнээс яг нандин хамгийн яг юу хүсдэг юм шиг байна ерөн жохоо тэрийг хэлж өгөөч бид хоёрт. За юу хүсдэг гэж юу? Одоо юу мөнгө олоод ирэх гэж боддгоо л баг. Ер нь тэгээд ер нь ажил ихтэй ер нь оройд илэрдэг болохоор гэр бүлэрээ ахлаар л сайхан мэдчихсэн. Тий, оройд нэг хитэн цаг ч гэсэндээ тэгэл бөндөө зургтаа үзсгээл тэгэхэд л бараг л эсвэл нэг хаяа нэг амралтын өдрөөр гадагшаа салхинд гардаг ч юм уу. Тийм юм мэдрэл. Тэгээ манай хүн чинь тэгээд бас ажилтаа ч гэсэн хажуугаар гэрийнхээ юмнуудыг амжуулаад. Тийм санаа тавиал явчихдаг болохоор бас тэр нэг зүгээр санагддаг шүү дээ. Хүүхдүүдтэй бас их халамжтай. Тийм намайг ч зургтээ. Миний хүүхдийг ингэж үү гэж. Унгаас нь яасан? Ягаа бололч үү гэж. За энэ хангал өстой нэрээ стаахуулдаг хүүхэд байна. За цаашаа өнөр гоё шүү те. Манай авраг одоо 9 сар хүрч байгаа. Нэг юм авраг гоё яс.
Эвгүй гар би бас. За ийшээгээ. Энэ ажлын өрөө гэх юм. Ажлын өрөө. За. Эндээс суугаал ажиллаа. Төлөвлөн. Одоохондоо л манай ихнэр одоо юу гэдэг нэлхойтой болчихроос эндээ компьютерийн төрөлний байрлуулах байх шин. Урд нь бол яг компьютерийн төр байрлуулаад шинэ орон цагаар бас ганц нэг амжуулах ажил бол энэ төр амжуулдаг. Чимээ нэлэх хүмүүсд бол бас одоо энэ дэлгөө малганд чинь бас тий интернет энэ төр ч юм одоо тэгээд компьютер хаа манай энэ том бас компьютер дээр суух гэдэг. Тэгээл юм холт болж байгаа. За. За хоолоо. За хоолоо гэлц. Ямар л ихлээ. Энэ манай хүн бууздмээр байна гэл ингээл бэлдэж эхэлсэн байна л да. Би гүцээч. За би туслая. Би юунд туслах вэ? За яхаа тэгэл. Би бол илдэндээ ирнэ. Тийм үү? Би бол илдэн шүү. Тэгээд Танай ер нь гэр бүлийн хөдөлмөрийн хуваар нь ямар шиг байдаг вэ? Эхнэрийн заавал хоолох хэвээр нөхөр ер нь тийм байх хэвээр тэрийг ингэх хэвээр гэдэг хөдөлмөрийн хуваар юм. ямар ч тийм хөдөлмөр хуваар байхгүй шүү дээ. За юу гэдэг битэр ч юм бас оюутан болоод тусдаа гараад бас гэр орол энэ төрт амьдрал байсан л да. Тийм тэгэхэд одоо юу гэдэг заавал нөхөр мод тагалж усан зоох хэвээр тий эхнэр ингэх хэвээр ч гэхгүй тэгэл аль аль нь л ажлаа амжуулчихъя гэл зүтгэжлээд шүү дээ. Тэгэхээр заавал тэр тийм их хэвээр энэ юм их хэвээр гэсэн нэг тийм байхгүй дээ. За би гараа угаах. За. Гараа тийш угаах үү? Тэг. Нэвтрүүлгийн нэвэн тэтгэгч Oval Coffee таны таашаалд нийцүүлв. Нэвтрүүлгийн нэвэн тэтгэгч манай гэрийн цай, танай цай. Сайн тасаад өгч. За өнгөрсөн наадмын бүхэл тэр сэтгэл хангалуун байна. Наадмын бүхэл. Бүхэн барилдаанд. Наадмын бүхэл англиш шүү. Би содном аслан дэмждэг. Нөгөө миний утасны нөгөө дэлгэцэн дээр байнг байдаг. Тэрийг одоо баг өнгөрсөн оны 4 сард л тавьсан баг. Содноос төрүүлэх байх гэл те. Тэгсэн тэгээ тэр өршөөлсөн шин. Тэгээ одоо хүртэл солиог л. Одоо солиог төрүүлсэн юм ч одоо бүр солихгүй одоо. Одоо энэ жилигээ Дараа жилийн наадам хүртэл. Манай бүхчүүдийн ерөөдийн хандлагыг яхаа өөрөө ч юм ба сумын зан жолтой цолог шууд сатгалцаж явж байсан болохоор манай бүхчүүд яагаад ерөөдөө бас жоохон юм жудаггүй болоод байна. Би бүгдээрээ биш л дээ. Ер нь харахад яг одоо тэр нэг бүх одоо барилдаж байгаа тэр хүмүүс шүү дээ. Тэгээд одоо тэр би зүгээр яг зүгээр зах юунаас намсан гээ хувьд бол одоо тэр өдөр бол одоо өөрийгөө аягүй их хурцлж байгаа шүү дээ. Одоо жишээ нь гарахын өмнө те. За ийм зүйлийг ногоон дивжээ бол одоо өнөөдөр бол минийх гэдэг ч юм ингээл нөгөө хүмүүс ч өөрсдөө сэтгэлийг хурцлж шүү дээ те. Өнөөдөр яагаад энд би биш гэж гэл те. Үзнэ айл гэсэн те. Яад юм одоо те юунаас нь бүх барилдах бас хэцүү шүү дээ. Тэр шууд унаас хатгах шүрмөс татах те. Ингээл чичрэл тавьчмаар санагдаад. Тэгээ тэрэн дээр хин төсвөр төвчээр гаргаж иж одоо өөрийгөө зоож ялж дээ. Тэр хүн л амжилт гэдэг юм ирдэг гэж ойлгодог. Тэгэхээр тэр бүхчүүдийн янз бүрийн авир инээтрэл юм миг бол би айгуу тийм уушлангуул хардаг шүү дээ. Тийм. Бас ингэсэн би явж чадсангуудаа илүү их нервтч үүч гэдэг юм те. Тэр талаасаа л байдیں۔ Гэхдээ ер нь бол яг ер нь хий араам нь бол тэгээд ороод голтролд ороо явчих واخаа л гэж итгэдэг. одоо танад 20 залуучууд ажиллаж байгаа гэсэн үү танай компани? Тэ нэг 23 орчим байна уу? Залуучууд ер нь хэр ажлын ер нь ачаал ерхий хэр дааж ирэх юм. Ер нь ажил тавхтаа залуучуудыг ямар шалгуураар авч байна хамгийн гол нь. Нэг мэдлэг боловсрол гэхээс илүү хүний сэтгэл ямар байна те, хандлага нь ямар байна гэдгийг л хардаг шүү дээ те. Нэг юм одоо хэрглэж байгаад зүгээр ажиж гэнэ үү, зүгээр өвтөхөө тавьчих гэнэ үү те. Урвч шаргаад байна уу тэгэхээр бас энэ зурл байт юм. Тэр талаар ярихаар бас их олон юм болох байх та. Гэхдээ янз янз л байна л та. Тэг ер нь бол бас нэг тийм одооны залуучууд бас нэг ажлын цаг дуусчлаа ч гэдэг юм те. Би явлаа. Би амрах ёстой ч гэдэг юм. Уул нь бол тийм биш.
чи нэг ингэсэн үү, би нэг ингэсэн, одоо ингэчүүл ингэчүү ч гэдэг юм те. Тиймэрхүү сэтгэл нийлүүл болно. Амархаал хэцүү зүйл байхгүй юм санагдаж шин. Танайх одоо энэ тэнд барилга барьж байгаа юу? Барьж байгаа. Гүцэтгэл явж байгаа да. Одоо юу гэдэг манай барьсан барилга тэрэ гэдэг ингээд хэлэх барилга нь юу яа одоо? За одоо манай загварын офис юм те. Тэр тий одоо тэгээ майхан толгойд байна. Ер нь битээр хуучин шинсгээд компанид ажилладаг байсан. Модуль уусруулах үйлдвэр. Тий. Тэгээд анх сургуулаа төгсчөөд төгсөх үедээ Японоос нэг хүмүүс ирээд тийсээс нэг 4 оюутан шалгаруулж авъя. Сэргийн суралцсан архитектор бэлтгийгээд тэгээд тийсээс нэг 4 оюутан сонгож авсан. Тэгээд тэрэнд нь ороод би тэгээ амар өсөлтөнд хийдийн сэргийн суралтан дээр ажиллаж байсан юм л та. Тэгээд сэргийн суралтын архитектор гэдэг тийм бас цол хэрэг авч ирсэн. Тэгээд ер нь бол би нөгөө нэг одоо бодно шүү дээ. За би энэ олон мянган архитектор дундаас юугаар айлгарх юм бэ? Яаж хоол олждөг те. Тэгэхээр би модороо л явах нь надад илүү юм ч юм уу те. Тухайд л тийм бодлоо ирсэн. Тэгээд энэ Монголд гэдэг модны үйлдвэр, модон барилгаар явал илүү сонирхолтой юм шүү. Мод гэдэг юм чи өөрөө барилгын одоо энэ олон төрлийн материал шин. Энэ дундаас мод гэдэг юм чи өөрөө нөхөн сэргийгддэг. Одоо энэ нэг хайрах чулуун голын сав газраас ухаад нэм цутах чи те. Тэгэх юм бол тэр хизээш нөхөн сэргийгдэг. Мод бол ингээд ургаж чигдэг. Тэгэхээр одоо Монголд бол мод тайхыг бол хориглолцсон. Бид нар модны орноос импортоор оруулж байна. Тэгэхээр нэг мод тайраа 10-ыг тарьдаг ч юм уу тийм тэр утгаараа мод бол байгаль дээр нөхөн сэргийгддэг цорын ганц барилгын материал гэдэг. Тийм бай. Одоо ер нь танай компанид ерөнхийдөө модоор ерөнхийдөө барилга барьдаг гэсэн үг юу юм? Тийм, модон барилга, наамал дүнзэн барилга, Канад каркасан барилга. Хоолой цаг бууцыг өгч. За бууцаа тавьсан. Бууцаа тавьсан. 15 минут уу? 20. Нилээн том хийсэн шнэ. Яраа. Том хийсэн. Энэ чон ер нь том чон уу ер нь? Яг дундаж. Миний харахаар л их том чон шиг харагдах юм. Үгүй тийм том биш. Энэс том байна. Сунцсан болохоор л тэгч. Энэ нь бол нэг одоо хүнээр бол нэг 25-аас 30 настай л чанах. Ер нь анаа дуртай юм яг уу. Үгүй би нэг яадаг. Гэтэ зүгээр яадаг. Агаартал гарч хардаг дундахыг л илүү үздэг шүү дээ. Гэтэ огт унгааж байсан уу л үгүй. Унгааж байгаагүй шатлаа ярихгүй. Унгааж байсан үзсэн. Би бол энэ чоныг байгаль дээр гүйж байгааг нэг ч удаа харж үзээгүй. Байгаль дээр? Тийм. Ерөөсөө чоныг би байгаль дээр гүйж байгааг ерөөсөө харж байгаагүй. Хангав ерөөсөө нэг сонирхолтой болохоор. Гэтэ энийг ингэж хэлдэг юм билээ анг. Эр хүн олзонд нүдэнд сурчаад хүүтэн төмөр хөндлөн үрэх ёстой гэж хуучны гөрөөчдийн өвгөн гөрөөчдийн үг байх юм байлээ. Гэхдээ энэ нь зөвхөн анд биш. Ер нь ан гөрөө хийн гэдэг нь бас эр хүний өөрийнх нь амьдралдаа мөрдөж явахаас их тийм зарчмуудыг илэрхийлдэг юм шиг надад санагддаг. Гөрөөчдийг хэлж байгаа өгнүүдийг сонсоод. Тэгэхээр яг тэрийг бодвол ер нь амьдралд эр хүн ан шиг олзон нүдэнд сурчаад хөндлөн төмөр хүүтэн төмөр хөндлөн үрэх ёстой гэдэг ойлголт нь
бас магадгүй эр хүнд байх хэрэгтэй. Амьдралын бас нэг зарчим байх хэрэгтэй юм шиг надад санагддаг юм аа. Энэ хобби гэдэг юмыг бас өөрөөсөө асууж үзсэн л да би. Яг юунд хоббитэй юм бэ? Яг юу хийхээрээ бүхнийг ажил амьдрал мартаатай юу хийж болтой бол гэдэг тэр нөгөө нэг юуг олохын тулд би ганц нэг удаа л явж үзсэн л. Тэрнээс тэгэхэд хобби юм байна уу? тэр хобби биш мэдээж доо. Хэцүү шүү тэр хар хүүтэнд чинь тэгэл хөлдөж өгөхгүй нэг чулууч юм уу нэг цасан дээр хэвтэл те. Эндээс гарч ирнэ гэл гарч ирэхгүй олон штэ. Тэгэхээр бас юу гэдэг шантрах ч юм уу те. Дургуур тийм үе байхаар энэ бол миний хобби биш байна. Тэгээд ч амтны аим тасалж яана гэдэг бол бас нийцгүй л хэл те. Гэхдээ зүгээр яг одоо ан авыг амьдрал гэж бодвол нэрэл нэг хүүтэн чулууд дэлжээл дэрчичээл хүүтэн цасан дунд те гэл хэвтчихнэ гэдгийг амьдрал гэж бодвол бас л ойролцоо гэж бодвол яг тэгтлээ тэгж шантарч ирсэн үе бий юу ер нь амьдрал дүү тэг амьдралд ингээл ажил үнэхээр юм бүтэхгүй ингээл тэр нь болт юм уу ер нь энэ амьдрал ямар хэцүү юм бэ ер нь одоо тэр нь миний хувьд арай гайв юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл би бол янз янзэл ажил хийж үзчихсэн л да. Лифт ч угсарч ирсэн. Таксинд ч явж ирсэн. Тэгээд би тэрийг нэг одоо хэцүү байна, хүнд байна гэж ерөөсөө тухайн үед бодож байгаа юм шиг л. Зөв их сургуулийн нэг найз маань тэгж хэлсэн. Одоо юу гэдэг Монгол архитектурын холбооны хөлөө би ерөнхийлөгч ангийн дараа нэтрэгэл нэг л өндөр амт байсан л та. Тэрийг бол өөрөө гаднаас өөрөө өөрчөөс нэг анзаардаг байсан. Тэгвэл манай нэг их сургуулийн ангийн найз тэгж хэлсэн. Андаа гасан чи өрөвдсөн шүү. Тэгээ яагаад гэсэн юм бэ гэсэн чинь би яг нөө таксинд явдаг бол байсан л л тэгээ пижак хүмүүсч чам чихэн жоохон жимдэрхсэн цахаа босгоцсон ингээд зогсож байна гэх. Тэр үе маань манай найз их өрөвдөлттэй ч юм уу тийм санагдсан. дараагийн дугаар танаад ерөөсөө танаад ер нь ажил олдохгүй байна. Гэхдээ ажилд орё ихлээр цалин бага юм аа. Шалтгаан ихтэй. Юу ч хийж эхлэегүй байж ерөөхдөө гэртэл ерөөхдөө ингээл удирдлага барай хэвтчихэдэг. Цалин баг шүү дээ. Тэг ажил олдохгүй шүү дээ. Шалтгаан хийх залуучууд олон байх. Үзээд алдах тэр ажлыг ямар ч алтмаа хийх. Тим хандлага айгу бага юм шиг харагдах. Тийм. Ер нь хүмүүс тэгдэж шнэ болохгүй байна тий. Тэгсэн чинь болохгүй байна. Тэр айгуу тийм сонин сонсогддог тий. Болохгүй байна. Өөрөө болгож чадахгүй байгаад л гол ногодог шүү дээ тий. Тэгэхээр гэртээ зүгээр удирдлага бариад хөвтөөлөө гараад өөрийгөө мяалал хөвтөөлөө. Тэгэхээр өөрөө гутлаа өмсөд гарах хэрэгтэй. Үнтэй уулзах хэрэгтэй. Бусад хүмүүс ямар байна? Би өнөөдөр хаана явна? Тэрийг мэдрэх хэрэгтэй. Яагаад би ийм байран дээр байна вэ гэдэг дээр дүнэлт хийгээл чи энэ хүмүүс шиг одоо ажил мэргэжил хөлөө олтлоо юунаас эхлэх вэ гэдэг нь өөрийнхөө давуу талыг олж хараад тэгэл тэнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй байна. Тамхи. Ерөн сүлийн хандлага шүү. Манай залуучууд их хөөрөг их байдаг болж. Дээлийг сайхан өмсдөг болж. Тэр нь илүү их сайхан харагддаг болж. Энэ сайхан шүү. Сайхан. Тэгэд энэ бас барыг энийг шоолдог байлаа шүү. Ер нь нэг хэсэг бол нэрээ тийм байсан шүү. Өвөө юм уу гэх. Өвөө юм уу аашин чи ч одоо хөдөө юм уу аашин. Юу өөрөө яриад байгаа. Бидний тийм хандлага одоо бол энийгээ барих нь сайхан байна. Тэг янз л хатууд бид нарс нэг хотчих гэж үзэл хөдөө хотоороо ялгараал. Тэгэл нийгмийн л нэг юм циркл юм шиг тий. Энэ одоо ямар ч болов вэ? Би одоо өөр юм уу мэдэх болохоор. Энэ одоо нөө найхтар мундаг тийм үнтэй энтрэл идвшээ. Гэтэл надаа энэ халтар маань гэдэг чулуу. Энэ шинстэд би
ажилтдаг гэдэг рүү ярьсан шүү дээ. Модоор явах хэрэгтэй маань. Тэгээ модны компанид ажилд ороод шин студид компанид би анх архитектураас орж исэн. Тэгээд барилга барина гэд. Тэгж орж яхад намайг ажилд авчихсан нэг ах байд. Тэр ах маань урагшаа битээр явах надад энэ чулууг авч өгчээсэн. Хөрөг хийгээд. Тэгээд бас үйлдвэрийн нэг инженер ах битээрт чулуу авч өглөө. Тэгээд энийг хөрөг болгосон. Тэгээд тэр нь ч юм уу тэгээд дурсамжтай болохоор би чулуу. Манай 10 жилийн ангийн хүүхэд хөрөг сэлдэг хөхгүй. Тэр найзаараа ухуулаад тэгээ яг энэтэй адилхан юм толгой олж хийгээд тэгээд л Гэхдээ хөрөгийг үнэлдэггүй юм ginлээ. Эзэн өөрөө л хэлдэг юм ginлээ л. Өөрт нь одоо өөрт чинь тийм одоо дурсгалтай болохоор юм чинь үнэлж баршгүй үнтэй. Тэр чулууны хямдхан үнтэй гэж чухал биш юм шиг. Тийм түүхэндээ л чухал гэдэг. Эсвэл өвөөгөөс ирсэн, ааваас ирсэн гэдэг ч юм уу те. Тийм баг. Тэргээр үнэлхийн. Тэргээр л үнэлэх. Тэгэхээр үнэлхийн хэцүү юм шүү. Одоо юу гэдэг хин нэг нь надаа тэр нөгөө нэг юугаа өвлүүлнэ үү гэхээс хүлээлт байхаас илүү өөрөө л одоо би аав хүн болцсон учраас түүхийг би ихлүүлэх ёстой л гэдэг байдлаараа. За бооц маань гарч ийн үү? Арай болов. Улаалаа нөө. Аав юу н авч ийн үү ер нь? Амнаа. Аав дээр бас ирэхээр их татаа байдаг шин. Татаа байдаг. Оо хүрээдрөө. Хайра танаа цаг ууя. Юу гэнэ? Гэртээ ээж юу яриад байна чи? Миний часан цаг хэлээд байгаа юм уу? Дэлгүүрт танаа гэдэг ийм шин цаг ирчих. Оо. Одоо манай гэрийн цай танаа цай болсон. Цайны эх орон Шри-Ланкаас ирсэн жинхэнэ байгалийн гаралтай цай. Манай гэрийн цай танаа цай. Үгүй хайна. Юу хийж байгаа? Би кофег авсан шүү дээ. Очооч одоо нөгөөд чи кофега яасан бэ гэж асууж ш. Овл кофе ч юм ба шүү дээ. Жинхэнэ борголыг гар аргаар хураад шүл төртөө утан савлцсан байдаг байхгүй юу? Өтгөр нөгөө баат хүч сүүтэй сахартай ууна гэж яах юм? Бага. Тэгвэл нөгөө тонтой чи сахаргүй сүүгүй ууна гэж яах юм? Бага. Чи хам дүр байхгүй төрөл гэж байна уу? Байхгүй төрлөж байхгүй шүү. Миний уудаг сүйтэй сахаргүй ч хүртэл байгаа. За, өөрийг аваад хурдан гараад ирээрэй. Таны таашаал нийцүүлв. За бууз гарч ийн үү? За буузгалцсан гарч ах шиг. Хангал хань унтцсан болтой юм тий. Хангал унтцсан. Гар хаасаа явж байгаа чинь. Орой гэсэн. Орой гэсэн унт тий. Өдөр баг байна уу? Өдөр бол гар дээр орой болохоор тавьчихсан. Говь ариг. Говь ариг. Хүчтэй байна тий. Намрын ариг байна да бас тий. Дээрээс нь бүр янз юм байна шүү. Моторхог үзэл гэж нэг шалгадовны юм яриад байдаг шүү дээ. Гэтэ чинь өөрөө бол говь юм. Өөрөө дуржсэн. Говийн хэмээ хэлж говийн хэмээ дэмжихгүй гэдэг яах юм бэ? Энд дээр бол би энийг бол аягүй зөв хандлага гэж боддог. Би одоо болгоны хүн. Би болгон төржсөөгүй л дээ. Нэг давтлага дээр нь шилбүүрээр жамаа хариулж үзээгүй хөхт. Гэтэ би одоо болгоны болохоор болгоныхаа дэмжээд та говийнхаа дэмжээ худалдаа авалтаа тий. Ер нь бол наазах юм. Энэ дэмжлэгээрээ байвал бид нар бас ерөөхдөө аюу нээлттэй ерөөхдөө л орон нутгийн хөгжлөгч гэсэн бас энийгээ дэмжиж байгаа хандлага гэж ойлгоод байгаа. Тийм дэмжээд одоо аваач цолгоо хөрөнгө оруулаад байгаа юм бол баг гэхдээ хандлага нь зөв байх хэрэгтэй бах тий. Тийм хандлага нь зөв байх хэрэгтэй. Гэхдээ одоо нөгөө талаар энийг ч бүгдийг худалдаж аваад байна гэвэл бас үгүй тий. Ингээл дээрлэхэд байгаа юм тий. Тэгээд байгаа ч юм. За хоол ицээ. За. Гэтэл ерөн зүгээр энэ тэнд хүсээ зах махаар орохоор говийн харуулаа гэхэд говийг нь илүү авахыг ирмэлцэж байгаа юм шүү дээ. Ерөн Оо тэр тийм нэг амар тийм янз бүрийн бодоогүй ч гэсэн
Нөгөө энэ би айрг үзсэн. Тийм бахан ээ. Уур ай. Одоо юу гэдэг тэрийг амталж идэж өссөн болохоор тэр нөгөө мэдрэмж тэрийг авахын тулд мэдээж худалдаа авалт хийхээр бол тэрийгээ сонгоо л та. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Oval Coffee таны таашаалд нийцүүлв. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч манай гэрийн цай, танай цай. Тэрхэн үлдээд Ер нь гэртээ хооллохыг ирмэлж гинөө. Ер нь ажил гэртээ болохоор өдөр нэг гадуур дотор хоол идэж гинөө. Гэтэ мэдээж гэрийн хоол идэхийг хүсэж байгаа гэхдээ үнэхээр амжихгүй л байгаа ажил гэртээ болохоор. нэг хоол завгүй ажиллана гэж явах тий. Тэгтээ гэрийн хоол гоё. Тэгтээ хаяа гадуурч гоё. 90-50% юм да. Тэгэл оюутан хүүхд байхад малгайгаа өмсөлтөө дөм өвлөөр ингээл чихээ өрд очихгүй. Наа чин тархин цэснэ юм муу гэсэн. Тэгэл аав ээж имээ өгүүлдэг. Гэтэ яг үндэ манай аав ээж энэ чинь бас залуу байхдаа бас малгайг хүүхд болгоно гэсэн яд өгсөн билээ шүү дээ. Ер нь бол. Тэгээ залуу байхдаа эрүүл мэндэ боддоггүй мэн л дээ ер нь хүн. Дижитал сайхан гэлтчил хүүтэнд дөм өвлийн хүүтэнд ингээл нэг сайхан юм яваад байгаа шүү дээ. Чихэн улаачаал. Тэгэл жоохон ингээд залуунаас нь ингээд нэг сайхан явж гоё харагдах гал ингэж явж байгаа сүүлдээ ерөөхдөө бол ойлгоол буцаалт хал хүүхдүүд рүү гэж хэлдэг. Өөрөө тийм байгаагүй юм шиг мөртлөө. Малгайгаа хөлтөнө толгой тархич инглиштэй л гэдэг юм бид нар үүлж эхэлж байгаа. Одоо үүлж эхэлж байгаа юм шиг. Залуунуудын юм шиг эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм шиг. Тэгэл эртэл ойлгох хэрэгтэй. Гэтэл энэ ойлгодгүй юм байна л да. Эрүүл мэндүүд тэр бас их санаа зовоодог айдастай зүйлийн нэг. Яагаад тэгэхээр би өөрөө дэгд илүүдэлж интэй нэтрэж гэдэг юм уу. Ээж маань юмч болохоор тэр юм уу их үгэлдэг л дээ. Ингээ бодож үзлээ л дээ юугаар лог хотгаар. За тэгээ би ингэж бодсон хөө. Одоо ингээ цаг байж юм тийм. Цаг ингээд би өглөө ер нь 7-д л босдог байхгүй. 7 ер нь яаж оройтсон 7-д л сэрнэ л дээ. Тэгэхээр 7 цагт миний амьдрал эхэлдэг гэж би ойлгот. Нэг өдрөөр төсөөлвөл тэгээд би 9 цагт 10 жилээ дүүргэлээ. Тэ. Тэгээ 9-өөс 11 хүртлээр би их сургууль одоо сурч боловсрлоо. 11-ээс би ажилд гарсан юм болов. Тэгээд одоо яг миний амьдралын цаг бол 1 цагийг зааж байгаа гэж ойлгож байгаа. Цайны цагтаа. Одоо л яг нөгөө цаашдаа яаж явах вэ гэдгээл би шийдэх гэж яваа. Тэгээд 1 цагийн дараа л яг тэр чиглэлээр за модон байшин барьдгаар бол барьдгаар, зургаар бол зургаар яг аливаар нь явах юм. Тэргээ шийдээд л би цаашаа явах ба. Одоо нэг ингээл нэг юм олохгүй л ингээл явж байгаа л энэ үе маань. Үдээс хойш болцохоор хэцүү шттэ ажил хийж байгаа юм шин одоо цаашаа өөрөө хөөхөд янз бүрийн юмдаа үлдэх гэж. Нэг мэдхэд л одоо 6 цаг болно шүү дээ. Тэтгэврт гарна те. Ажилд харна. Ажилд харахыг би тэтгэврт гаргах гэж зөвлөж байна. Тэгээ ажилд харж байгаа юм чинь 6 цагаас би орой 9 хүртэл гэр бүлтэй цагийг зарцуулъя. Тэ. Нэр хөхтэй үр хөхөд ачцээгээ хүмүүжүүлэх ч гэдэг юм. Тэгээ 9 цагаас би хүн болсон юм чинь 1 цаг одоо нэг шоудмар ш тэ. 1 цаг кракетмар ч юм уу. Эсвэл 1 цаг кино үзмэр ч юм. Тэгэхээр 9-өөс 10 хүртэл би тийм цаг гаргая гэдэг юм. Тэгэл 10 өнгөрөөгөл 11 гэл орондоо орно шүү дээ. Орондоо орно гэдэг нь тэгэл тийм одоо байхгүй болоо л гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг би ингээд настайгаа зүрлэхэд за одоо би одоо яг цайны цаг гэдэг бол одоо 30 тий. За би өөрөө ингээд ер нь бол юмыг хамгийн хэцүү цагт нь бодож үзэхэд гаргалгаа байвал цүнээс цаашаа бол зөндөө нээлттэй шүү дээ. Тэгэхээр би нэг 60 хүрнэ. 60-аас цаашаа хэцүү. Тэ. Ингээд бодоод үзэнгүү за жим хан ч гэдэг юм те. Энэ зүв руу хоол нэтрэ цагийн зохион байгуулалт стресс гэл ингээл юмнуудаа ингээл тооцоол үзмэн. За би нэг 60 хүрээл байхгүй болох юм. Тэгэхээр 60 хүрнэ гэдэг нь би 10 цагт л байхгүй болох гэдэг байхгүй. 11 хүртэл каракет хийж явахгүй байна. Тэгэхээр каракетын тулд би 50 настай да. Каракетх хэрэгтэй шүү дээ. Хүний амьдралаар 1 цаг гэдэг нь тий. Тэгэхээр 50-аас өмнө л амжих хэрэгтэй юм. За тэгвэл 50-аас өмнө амжуулах юм бол 40 наснда би яг чиглэлээ бариад авчихсан. Магадгүй гүйцэтгэх захиралтай ч юм уу тий ийм болох хэрэгтэй маань. Энэ чиглэлээрээ бол. Тэгээ тэр хүний ч бас жон боловсруулна шүү дээ бэлдэн тий. Тэгээ 50-аас би чөлөөлөгдөх гэдэг шүү дээ. Надтай наддгүй тэр аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж идэг юм тий.
Тэр үлдэл нь бол одоо дөнгөж эхлэлийн тавих гэж байна гэдэг юм байдлаар ажиллах хэрэгтэй юм байна. Эрүүлэндээ бодох хэрэгтэй юм байна. Тэгээд эрүүлэндээ бодох хэрэгтэй юм байна. Зөв болох хэрэгтэй юм байна. Цаг богинохон байна шүү, тий? Удирдлагаараа суугаад байж болохгүй шүү. Сайн даалчаад одоо л ханцууд шамлал дайрахгүй л удахгүй л 6 цаг болчихсон тийм. Тэгэхээр хүүхдүүд 18 хүрээд хүүхдүүдийг цэцэрлэгээс авах цаг 5 цаг болно. Тийм. 50 наснда юу гэдэг их сургуулийн хүүхдээ төлбөр төлөхгүй банкн дээр очирч юм амар бол. Тэрийг л хүсэхгүй байна л да. Гой зүрлэл байна. Би дотроо тэгж боддог. Би энэ бодоод хэлдэг би яг хаана яваад байна гэж энэ бодлоо. За сайхан боллоо. За сайхан бууз байна. За сайхан бол байна бууз. Гэрийн эзний бууз. Ерхэдөө бол оройдоо бол таал юм алдаад ноцолж байгаа юм байна шүү дээ. Барилдаад байгаа юм байна шүү дээ. Сүүлийн үед эхнэр шилтгаанд талахаар. Одоо тэгтээ хүүхд 2 сар болчихлоо одоо. За тийм байдал таарах ба. Энэ байдал ямар байдлын? Ер нь оройдоо галтгоонд гэрийн эзэгтэй байна. Энэ газар нутагч нь бол манай Жахвагийн газар нутаг шүү дээ ер нь. Ер нь тийм дээ. Гэтэ хамгийн хүн хөдөлмөрийг ажлыг хийж байгаа юм шүү дээ манай Жахва чинь. Ээжийн ажил гэдэг тэгээд тэр зүүн алах хөлттэй бас өдөржин үзэлцэн гэдэг бас л үнэхээр амар ядардаг ажил тийм. Сая ихний нэг 2 сард нэлээд ядарсан. Одоо ингээд тэнхрээд ирчихлээр гайгүй л. За хоёр мөн нэг анги. Яаж танилцсан ер нь? Ерөөс анх нэг ангид ороод нэг ширээний ард суугаад танилцсан юм уу? Өмнө нь ер нь таньдаг байсан юм уу? Би урд нь эдний яг дээдл ангид байсан байхгүй. Одоо өмнөх курс гэсэн үг л да. Тэгээ байжгаад жилийн чөлөө аваад бэртээд имлэгийн шалтгаанаар тэгээ эдний ангид орсон. Тэгээ эдний ангид урд нь нөгөө ангидаа байхдаа би нөгөө жоохон хоцроод сонголт хийсэн чинь ангигүй юм коллективгүй оюутан болох бол надад айгүй сонирхолтой байсан. Тэгэхээр ангийнхны анги нэгтгэхэд ингээ явах юм бол бид нар бас сагсан дээр ч юм уу те урлаг соёлын зүрийн юм дээр амжилт гаргаа явах магадaltaй ч гэдэг юм те гоё коллективтэй тийм байх ёстой байна гэдэг би тийм ойлголт аваад тэгээ эдний ангид ороод бүгднийг цоглуулад тэгээ хуваараа хэдүүлээ сонголтоо яг ижилхэн хийя. Ааха. Тийм санаачлаг гаргаад тэгээ сонголтоо адилхан хийцгээгээд тэгээ бид нар нэг анги болоод тэгэл анх Жахваг хараад тэгэл ангийн халаад хатаал орсон. Тэн нэг өсгөе. Тэгэл амар удаашраал. Үсэн гэсэн чи үсэн нэг амар удаа. Шампунь реклам шиг. Шампунь реклам шиг. Гүү тийм баа тэгээд анх бол Жахва намайг хараад ямар хөө сэтгэл төрсөн бэ гэж асууж. Тэгсэн чинь хөдөөний бор хөөхтөн би ч юм хөдөөнөөс ирсэн байна л гэж. Үнэ хэлсэн бай. Тэг үнэ. Зөв хэлсэн бай. Тэгээд ер нь бол намайг бол нэг хараа одоо тэр би бол нүдэнд нь өртгөөр хэмжээний л байгаагүй. Тэгээд нэг бүжгийн багш манай ангийнханд зэнгэнд бүжиг зааж агаад Бэвэл бүжгүнчгэн дээр л наал штэ. За ойлгомжтой тэр. Тэгсээ Жахвагийн партнер нь хайцсан ч ялаа. Тэр өдөр ирээгүй ч лөө яалаа. Тэгээд тэгсний бүжгийн багш нь ангийн дарагтаа бүжгэлэгдэх хөө. Тэгээд нэг гар марнаас нь барай бүжгэлсэн чинь л нэг л юу вэ. Тэгэл ер нь их ойртот нь болол тэгэл урлагийн үзлэгээр ер нь дайландуулаад дотонсоол тэгэл энэ хүн миний гэрийг байна ч гэдэг юм тий. Тиймэрхүү бодлоор жирэл тэгэл ер нь тууштай үтсэндээ. Яг ерөөхдөө ингээд нэг тийм одоо Жахваг хөндлөг харилцаан дээр тэр ингээд бүжгэлснээс хойш тэр
хөдөөний бор тэр мангар хар гэдэг ойлголтоос хизээ хэрэн тэр бодлыг өөрчлөгдсөн бэ? Ер нь яг ямар сэтгэл төрүүлсний дараа ер нь энэ ч гэсэн бас энэ бас бор залууч бас миний амьдралын бас сайн мөн байна гэсэн бодол нь бас хизээ төрсэн бай. Тэгээ ер нь ярьлаа шүү дээ нөө ангиа бүрдүүлээд явж исэн гэжсэн гэл тэгэл ерөнхийдөө ангид бүрдүүлээ тэгэл явцтай ангийн дарга бол сонгогдоод тэгэл бид нар дунд чинь нэг амар нэг л ах штэ болно. Тэгээ айгүй их ах юм шиг аав юм шиг амар тийм ухаалаг яриатай тэгэл яриа нь хүртэл шал ондоо тэгээд айгүй ноён нуруутай гэх юм. Тэрнээс шалтгаалаад менежменттэй л яриа барал хүртэл тэгээд бид нар бүгдээр ангаагаас сонсчдаг гэсэн чи яриа гэдэг юм. Хүний амьдрал жүжиг гэж байна шүү дээ. Би тэрнтэй бол итгэдэг. Тэгэхээр жавхаг таалагдах л би жүжиг тавьж исэн байна шүү дээ. Тэгтээ тэр чихтэй бас одоо энэ яач магадгүй нөхөр амьдэрч хаад ч гэсэндээ тэр нь бол тэгж жүжиг шиг санагдахгүй л да. Одоо ч гэсэндээ яг л миний нэг аав шиг юм шиг нэг хажууд ахлаар хамаагүй санагддаг шүү дээ. Левтер чиндээ юм хумаа ярилцсан тэгэл юу нэмэх үү? Одоо юу цааваад байгаа. Тэгээ ер нь бол ингээ сайн төлөвлөгөл хэрэгтэй юм шиг. Хаана вэ? Юунд төрөх яах вэ? Одоо хоёлаа яаж тусдаа гарах вэ те? Яаж орох оронтой болох вэ? Дараа нь яаж унах унаатай болох вэ? Ингээл ер нь бол ингээл хүний амьдралд бол халбах сэрээ хүртэл айлын өмчтэй. Ингээл энэ бүхнийг яаж зохицуулах вэ гэдэг л энэ юм ал ингээл төлөвлөл сэтгэл нэгтэл ингээл явж байгаа л хоёр энэ улсын нэг залуу гэрүүллээ энэ. Өнөөдөр урилгын зочин ирсэн ядарч байгаа. Та нараас ядарч байгаа. Одоо унтаж амарцгаая. Би одоо энэ цуугаад байвал хоёр мас айгуул зочин унтах өглөөг байна гэж санаа зовоод байх. Одоо тэг унтаж амарцгаая. Маргааш хэдэн цагт өмнө гоо явах вэ? Өмнө гоо явах сургалтад руу ажиллахад гэж яриад ах шиг байсан. Тийм маргааш өмнө гоо өглөө нэг 7 гэл явахлаа. 7 өнгөрөөл. 6 гэж босгоно байна тийм үү? Үгүй тийм үү тосхгүй хаа 6:30 гээл босгох. 6:30. За ойлголоо. 6:30 би босноо. Та амрумаар бол амарч яваад. Гөөгүй яалаа гэж тийм цугтаа гараал явъя. За. За тэгвэл орцсох уу? За тэг энэгээр л чигтэй бод нэр л утчих. За. Маргааш өмнө гоо ямар ажлаар явах чинь? Манай эмээ нэг бас жоохон эрүүл мэндийн шалтгаантай ирээд эмчилгээ хийлгээд гарч байгаа. Тэгээд эмээгээ хөргөж өгнө. Тэгээд эмээ маань бас юу яагаад одоо зөндөө шуудмууд нь ч гэдэг юм өөр жолоочтой явна л да. Гэхдээ нөгөө нэг хэлсэн үг байдیں۔ Хүүтэйгээ явахаараа их нөгөө их тайван хамглаа явдаг шиг. Айцсгүй. Айцсгүй тий. Тэгээ хурдан шуурхаа явдаг ч гэдэг юм. Тэгээд тэр утгаараа эмээг бас сэтгэл амар өргөдөг чи. Тийм. Нэмэлтээ туслах хэрэгтэй. Эмээ юу? Биш эмээ өдөр өссөн штэ. За. Тий. Ээж маань оюутан бахта төрүүлээл. Тэгэл оюутан үргэлжлэл сурах хэрэгтэй. Тэгэл эмээ өгөхт болсон. Ээжигээ амралтаар нь ирэхээр ихчээ гэж дуудаал. Эмээ өвөө ээж аваа гэж дуудаал. Ингээл бас тийм болохоор тэр хоёр хөшөнтэйг их ойрхон байдаг. Тэгэл одоо миний дотор бол тэгэл урт удаа наслаасаа тий. Хэдэн жил эцний олон жил хамт байгааг үстэй байгаа үед нь гэдэг сэтгэлээр тэгвэнда. Өмнөгийн төв дээр үү? Гэхдээ эмээ өвөө маань малтай. Малтай. Өмнөгөөс цаашаа хөрмөн сүм. За. Маргааш тэгвэл өглөө 6:30 гээд сэрэх нь босцоох нь байна. Тэгтээ нэг амар сэрүүлэн тавихгүй тэгэл өөрөөрөө босоол. Тийм замд бол ихтэй эрт харах нь зөв шүү дээ. Ер нь бол тий нарны эртэд гараад очих нь зөв. Дахиж юусоо болохгүй. Хариуцлагатай байхгүй. За баярлалаа. За тэгээ сайхан амраарай. За сайхан амраа. Маргааш 6:30-д уулзцгаая. Жон дарамттай нөө.
энэ залуу бүгдээрээ зорж ирсэн хөдөлмөрч амьдралдаа ирээдүйдээ тэмүүлэлтэй ийм нэгэн залуу байна. Хоёрбаатар бол модоор барилга байшин барьдаг ийм бизнес эрхэлдэг залуу. Модны ааш аран шин сайн мэддэг залуу юм аа. Түүний хэлснээр мод бол иргэн төлждөг, иргэн ургадаг барилгын ганц материал гэж хэлж байна. Хүн ч гэсэн мөн адил бас хорвоо дөр ирээд энэ амьдралдаа эзэн болж бас цаашлаад үр хөвгтөө өсгөж төрүүлж хамгийн олон түүнийхээ өмнө хариуцлага хүлээдэг ийм амт юм аа. Хуйгагийн хэлснээр залуучууд бид нар ер нь бүгдээрээ өөрсдийнхөө хамгийн сайн чаддаг, мэддэг зүйлээ давуу чанар болгоод ирээдүйдээ тэмүүлж дэмий зургатаа харж элдвийг шөмжилж суухаас илүүгээр өөрийнхөө чаддаг зүйлээ давуу чанар болгож амьдралдаа тэмүүлэх нь амжилт олохын үндэс болно гэж хэлсэн. Залуу хүн бүр ирээдүйдээ хайртай байж энэ хуйгаа шиг өөрийнхөө чаддаг би модны ааш аран шиг мэднэ гэдэг энэнийг давуу чанар болгож бизнесээ эрхэлж байгаа энэ залууг үнэхээр хүндэтгэлтэй хандмаараа. Тэгээд үнэхээр сайхан гэр бүл дөнгөж сайхан шинж зочинтой болсон 2 сартай энэ хүүдээ хангал гэдэг ийм хэрэг өгсөн ийм ачаалалтай гэр бүл байна. Тэгээд Монголын залуу гэр бүл бүхэн амьдралдаа хайртай, тэмүүлэлтэй, ажиглалтай амьдраасай гэж хүсэж байна. Үнэхээр сайхан байна. Одоо ингээд орж ундаж амарцгаая. Сайхан байна. За сайхан амсан уу? Сайхан амсан. Сайхан. Намайг шүү. Бүгчин байгаа. Зүгээр конж хонгорхоо зүг яг сайхан. За өнгөө юм. Эмээг натгтны гэж өгнө. Тэгээ өнөөдөр эмээг натгтны гэж өгч орой өрөндө. Ох одоо ингэж гарч байхгүй дөө. За. Домооч нь зам гойлсон. Тэ. Одоо ингэж барилга барих, байшин барих. Одны аашагийг мэдэх тэр ер нь хаанаас эхэлтэй вэ? Одоо ажлын гарааны хувьд шинэ сэтгэл компани бүтээр анх ойтонгоос эхнийх ажлынхаа гараа эхлэв. Тэгэл тэндээс л одоо яг ажлын туршлага шигтэй юм те. Зах зохой мэдэрсэнтэй. Тэрнийхээ одоо захирал инх батах Бахтам ах гэдэг хоёр ах байдаг. Тэр хоёр ахтаас намайг ингэж одоо үгүй материалыг баазаар хангаж дадлага туршлага суулж те. Амьдралынхаа бас анхны гарааг гэр оронтой олох, унах унаатай олох тэр зүйлд мань тусалсан бас их баярлж байдаг. Тэр анхны ажлын гараа эхлэн гэдэг чинь тэгэл юу шууд ингээл захирал болж байгаа шүү дээ ер нь бол тий. Тийм шүү дээ. Байшин барин гэдэг чинь бол хамгийн доороос нь хэлний үстэй ер нь ажилладаг чинь. Тийм. Тэгээд анх ажил дээр гараад мэдээж зурган дээр сууж байгаа л тэгээд тэр зургаа одоо юу гэдэг юм яг боддоор 3D гэрчтэй юм амьдрал дээр хийж үзэх тэр нөхцөл бололцоог хангасан гэдэг талтай илүү. Тэгээд анх бол бид нар яг байшин барья гэдээ эхэлж байхад бол
үйлдвэрээсээ нэг 6 залууг сонгож аваад тухайд бол автобус юу ажилчдын унаа автобус бас хомсдол байлаа. Автобус байхгүй. Тий. Тэгэл одоо санзай автобусанд мөнгөний төлөө суугаад ч юм уу те багжаа шуудан тэгээд үрцэн байшин барина гэдэг тийм сэтгэл нэгтэйгээр л анх эхэлж байсан. Тэгээд тухайн ажлаа дуусгачи хардна гарчээ одоо маш их хариуцлага хүмүүсийн итгэл байгаа гэдгийг ухамсарлаа л тэгэл 2.7 км-ийн холоос энэ одоо хураа мухраас Баянбулг руу 80 литр ус үрээд хундамаа дуусгачихъя гэл. Ингээд ус зүтгэжсэн үе тэргээд 80 литрээс үсэг бүлэнгэл явчихсан өстой одоо ноцолдож барилдаж явсан юм чинь бас манайсаа бас арай л онцгой байгаа шүү дээ. Ноцолдож барилдаж явсан гэдэг чинь бас энэ бол 80 литр өсөж зүв үргэл чимхэж аваад нуран дээр тавил алхацдаг юм байна шүү дээ. 2.7 км ч юм уу ер нь. Гоо бас чам шүү дээ. Тэгтээ хүний сэтгэл тэгээд давн туулна гарна гэсэн бодол тархинд орсон багт бол би бол ард нь харгалах л та. Нөө хурдан зураг ингээд нөө зурсан зураг газ 3D-гээр ч юм уу те бодитор хийж үзэхийн тулд их нөө анхны барилга шигтэй юм. Их нөө юу байгаа юм л та. Хүлээлт хүсэлт. Ихтэй. Тэгээд өнөөдөр газ хундамаа дуусчихвал маргааш газ модны хажууд руу орох гэж юм уу те. Тэрний илүү сонирхолтой. Ажил дээр шийдэж хэдэн залуучууд ингээд нийлээд нэг ориглыг хараад тэгээ бид нэр өнөөдөр билээр нь явж гинэ гэж. Та нарын харсан оргил чинь юу вэ ер нь? Одоо жишээ нь Хоёрбаатарын харсан оргил юу вэ? Бидний харсан оргил тэр. Бид тэр оргил төрнө. За олон зүйл ярих байх л та. Гэхдээ бидний харж байгаа оргил бол энэ модон барилга энэ салбартаа одоо хамгийн чанартай хэм төртөгтэй ч гэдэг юм те. Хэрэглэгчийн аяд тух чанарыг хангацсан. Нэг тийм алдаа дутагдал олоодл байхгүйгээр тийм сэтгэлд нь хүртэл одоо энд нь хүртэл гэдэг штэ. Тиймэрхүү зүйлийг л хийж сурах. Тэр зүйлд одоо юу гэдэг ISO хангах чанар хангах ч юм уу те. Тэгээд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг л хамгийн өндөрт тавьж чим төрнө шигтэй. Ер нь модон барилгын салбарын оргилд гарах гэсэн л тийм л болсоо. Одоо манайх руу орохоор та анзаарсан бол юу байгаа шүү дээ. Алтай том богдын хүүтэн оргил. За. Тэн дээр хүн гараагүй гэдэг нэг оргил. Тэгээ тэр зураг яагаад манай офис дээр байж байгаа юм бэ гэхээр тэр хүмүүсийн гараагүй оргил те одоо юмны дээд гэдэг юм байдаг бол тэн дээр гараа яагаад байхгүй. Тэр өөрийн хүсэл байвал заавал билээс нь эхэлж авирдаг ч гэдэг юм те. Тэгээд бид нэг дуу хийж байгаа. Тэр дууга шүлгийн зохиолохдоо би ингэ хэлсэн би юм хүсэл мөрөөдөлтэй гэл нөгөө яруу найрагчтай хэлээл юм. Тэгсэн яг нөгөө яруу найрагч маань яг миний бодож исэн тэр дууны шүлгийг зохиосон мэт. Тэгээд тэрэн дээр болохоор өрсөн шатар шиг эвэлсэн өндөр уулын оройд өөрийн хүсэл байвчиг билээс нь эхэлж авирдаг. Өглөө нараа тосоо цэцгэс мишээдэг орчлонд өөдрөг ирмэн итгэлийг амжилт дандаа тостоо гэж ингэж хэлдэг байхгүй. Өрсөн шатар шиг эвэлсэн гэдэг ингээд одоо өрсөн шатар ингээд бэрсэн ноёна хамгаална тэгэл тэрийг тэмээгээл те. Тэрэн шиг энэ компани захирал инженер нэгтлэнч гэдэг юм те. Энэ хүмүүс бол тэр яг өрсөн шатар шиг эвэлсэн л өөр ориглууд байгаа. Архитектор, инженерч гэдэг юм. Тэгээд тэр ориглууд ганцаархнаа байж одоо юу гэдэг уул гэдэг юм үүсэхгүй. Игэнж тогтчихж одоо хангал гэдэг уул үүсэж байгаа гэж ойлгож. Тэгээд тэрний одоо өрсөн шатар шиг ивэлсэн өндөр уулна
бид нар шүү тий. Заавал захирал биш. Бид нэр оргил бол ижлэхэн тий. Гэсэн л тийм л утгыг л бас харуулад байгаа юм л да. Тэгээд бид нар орохоор нөгөө хүний юу хүрээгүй тэр амжилт рекорд тийм үү тий. Тэрэнд хүрэхий тийм хүсэл тэмүүллийг одоо хамт ажиллаж байгаа ажилчдаа бадраахын тулд ч гэдэг юм тэр оргилын зургийг байрлуулсан. Тэгээ хоёрдугаар мөр нь болохоор өглөө нараа тосоо цэцгэс мишээдэг орчлон гэж. Өглөө нар гарахгүй гэж болно шүү дээ бас тий. Тэгтээ цэцэг бол ингээд тэр ургаж байгаа цэцэг бол байнга ихтгэлтэй. Нарлуу тэмүүлж өглөө нар гарна ч гэдэг юм тий. Шөнийн 8-аас 10 цаг бол наргүй байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн цэцэг нар гарахгүй маа гэдэг гонцчдгөө өгчдгөө тэмүүлээд ургасаар л байдаг. Тэгэхээр хүний амьдрал байнга тардан байхгүй бас дэшээ дашээл бэлзэн шүү дээ. Тэр юмн дээр бас зарим компани бол нэг сар цалингаа тавихгүй юм уу л түнхэж стартап бас эхэлж байгаа компани төр бол байж л байгаа л да. Тийм асуудал бол. Өглөө нараа тосоо цэцэг хүртэл тийм ихтгэлтэй ургаж яхад бид яагаад тийм юунд итгэлээ алдах гэж шүү дээ. Тий гэдэг утгаар. Сайхан гоё хөлтэй байгаа. За. За ингээд сайхан уучаад тэгээ одоо морти даа тий. Тий. Таны зам хол байна. Оройдоо буцаад ирэх гэж байгаа шүү дээ. Маргааш та буцаж ирнэ нөгөөдөр өглөө юу байх вэ? Офс суужаад залуучууд шүү дээ. Архитектор. Тэдний барилгын талбай дээр очиод бас нөгөө офс дээр суугаад болохоор би хаан чиддэг ч юм уу те. Барилгын талбайтай айлвал хойр, захиалагч юу хүсэж чинь, юун дээр эргэлзэж чинь энийг мэдэрч ижил одоо ярилцж идэр гаргаад ингээд явал те. Тэгээд бид нар эдийн засгийн мэрэгжлийн хүмүүс гэсэн алдаа гаргах магадaltaй шүү дээ. Тийм ээ. Тийм учраас тэн дээр очиж зөвлөлдөөд тэгээ бас нөгөө архитекторуудаа зурсан зурагчийн боддоор юун дээр алдаж гэнэ гэдэг дээр нь бас ажиллаж үзвэл бас илүү чадвар нэмэх юм болов. Гэдэг үгдээс хагасаа төр бүгдээр очиж талбай дээр ажиллана. Компьютерээр суугаад байвал хагас залуу хүмүүс хаяа бас би хүчний юм хийх хэрэгтэй л дээ. Тэгээд энэ компанид ажиллаж байгаа бүх хүмүүс хэн юу хийж ямар хувь нэмэр оруулж байгаа би яг юугаа хийж байгаа юм байж гэдэг юм да. Тэрийг бас мэдэрцгээ бол бас зүгээр л. Хүрээд рүү. Хайра, танаа цаг уйда. Юу гэнэ? Гэртээ ээж юу яриад байна чи? Миний часан цаг хэлээд байгаа мó? Дэлгүүрт танаа гэдэг юм шин цаг ирчих. Одоо манай гэрийн цай танаа цай болсон. Цайны эх орон Шри Ланкаас ирсэн жинхэнэ байгалийн гаралтай цай манай гэрийн цай танаа цай. Үй хайна. Юу хийж байгаа? Би кофег авсан шүү дээ. Очооч одоо нөгөөд чи кофега яасан бэ гэж асууж ш. Овл кофе ч юм биш үү? Жинхэнэ борголыг гар аргаар хураад шүл төртөө утан савлцсан байдаг байхгүй юу? Өтгөр нөгөө баат хүч сүүтэй сахартай өнгө гэж яах юм? Бага. Тэгвэл нөгөө тоото чи сахаргүй сүүгүй өнгө гэж яах юм? Бага. Чам дүр байхгүй төрөл гэж байна уу? Байхгүй төрөл гэж байхгүй шүү. Миний уудаг сүүтэй сахаргүй ч хүртэл байгаа. За, өөрийгөө аваад хурдан гараад ирээрэй. Таны таашаал нийт зөвлөв. Оноосонд баярлаа. Жахаа. Энэ өчөөгөн гарын бэлэг, энэ танаа тоногийн танаа цай. Тэгээ бас кофе байгаа. Тийм. Тэгээд сайхан чанж ууцгаарай. Сайн хоолоор дайлсанд баярлаа. Тийм. Тэр хийсэн бус дажгүй байсан уу? Би хоол хийж чадсангүй. Үгүй зүгээр тэлгүй яг уу маш хүнд өдөржин бол маш их ядарч байгаа их ажил хийж байгаа юм шүү дээ та чинь. Тийм. Хангал минь дүргээрээ баяртай гэж хэлээрэй. Миний өнөөс сэрэ тэр ватер ирт. За болцоох уу? Танай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ингээл ном янз бүрийн тусгаалт энэ л над зодод юм бичсэн ном алаад. Тэгээ нөгөө манай компани баярлага барилсан хүмүүстэй үлээлж өгдөг аяг байгаа.
Хангал construction. За баярлалаа. Энэ календар хүрнэ осор. За баярлалаа. Айлгууж ич хон дээрээс нь бэлэг аавн те. Бас сайхан байгаа шүү. За мортох уу? За морт. Хүслээ баяртай. Сүүлийн нэг хуудасаа эртгэн дуусгараа одоо эртгэн дуусгасан дээр чи юу 9 сарын 1 болчих шүү одоо. За явцгаая. Баяртай жахва. За. За. Манай эмээ ирсэн байна. Оён дүү. Тий. Оо. Энийг аваад явна да. Эмээ хаана вэ? Эмээ машин. Өссөн эмээ ээж нь хаана вэ? Сайн байна уу эмээ? Сайхан амарч гин үү? Сайн амарч. Би тэнхэн данг байна уу? Айгуу дээ. За. За, хоносонд баярлаа. Баярлалаа. Аян замдаа сайн яваарай. За сайн. Оргилдоо хүрээрээ. Өрнө. Орсондоо хүрээрээ. Хоносонд баярлаа. Алтан шар зам үлзийтэй байх болтугай. За баярлалаа. За баяртай. Болгоомжтой яваарай, бити давхаарай. Эмээ мэмээг бити айлгаарай давхиж.